шар төстэй бас. Шар тос юм ихгүй зөөлдөг юм лээ. Кофего хар кофег тий. Гэтэ энэ сүүлд орж ирсэн юу. Манай монголчууд тий. Одоо соёл гэх үү юу вэ? Тий, соёл юм да. Монголчлсан. Тий. Американо. Нэртэйгээр нь та нар юу гэлээ? Цовын дээр кофе хаягээд уучаач гэжсэн. Байн шүүлчиж. Байн шүүлчиж гэж. Номтой, аялалтай тэгээд хажуугаар нуцаал нь юу яваад байгаа шүү дээ. Кофе. Тий. Яг энэ кофе өөрөө юм одоо хүмүүс нэг уулзъя гэлт идэх шүү дээ. Тэгэхээр нэг хөшөө кофений ард сууя та гэдэг чинь нөгөө нэг юм нэг сайхан цай ууял гэсэн үг юм да тий. Гэтэ ер нь нэг кофе уух гадаагаа ч биш тий. Тий. Аяллаа би одоо вакцин гэж нэрлэдэг байгаа. За бүр. Тий. За хүний оюун ухааны одоо вакцин ном бол аяллаа вакцин бол одоо кофе. Офис энэ урлагаа танилцуулаач тийм ээ. Ер нь хизээ ингэж гоё тогтчлоо. Яагаад бас ийм шийдлийг ашиглав? Тэгээ энэ манай найз Мөнгөн гэж байдаг юм. Тэр цуг суудаг. Манай хүн Ирланд руу нэг 6 сар сургалтаар яваад тэр хооронд нь би төрөслээд. Тэгээд Мөнгөн ирэхээр нь за хоёул ер нь хамт төрөслөе. Хамт байгээд. Тэгээд яг ерөөхдөө нэг юм гэрт орж ирсэн ийм одоо гоё мэдрэмж аваасаа л гэж. Тийм тухлаад бид нар ч их завгүй амьдарч шүү дээ. Завгүй. Харин нэг танаа урланд орж ирээд нэг юм амс хийж байгаа юм шиг мэдрэмж аваад байна л да. Харин нэг юм ингээл түгжрэлтэй гараал ингээл стресс. Тэгээл нэг юм годамжаар нэг юм жоохон яарсан, сандарсан тэр хүмүүсийг биш нэг орж ирээд нэг гүнзгий амьсгаа аваад шинд нэг суугаа тий. Нэг кофе уугаад тий. Нэг шар тастай нэг кофе хөдлөө нэг уугаад тах. Тэгэхээр нэг жоохон амьсгаа аваад тэгэхгүй бол бид нар чинь бүр ингээ асар завгүй амьдарч тийм тий. Тэгэл яг хуу нөгөө бийж тэр манай найзч тэр бид тэр хоёлоо ном эрхлэн гаргадаг, ном бичдэг хэвлүүлдэг. Тэгэхээр нэг нөгөө талдаа гэртээ байгаа цагаас баг илүү цаг нь энд өнгөрч байна. Ягаад тэгэхээр заримдаа өглөө 6 гэж ирж байна. Орой 1-2 гэх юм шүү дээ. За. Гоё үнэрч байна. Энд ингээд зөндөө олон номууд тавьсан байна. Таныг болвол юу гэх хүрээллийнхэн хүмүүс тийм ээ номон тайртай, аялал дуртай, одоо кофеин дуртай гэдэг найз нөхд нь хүмүүс нь бол мэдээж таньж байгаа. Гэхдээ манай үзэгчдэд та өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаа чинь Nojo гэдэг хэвлэлийн компани үүсгэн байгуулагчаас гадна бас их олон тийм ээ ажил тань дээр бас ингээд давхар яваад байдаг шүү дээ. За тий би ямар ийм асуусан чи үүдсэн зүгээр. Шар тасаа хөвүүлээ тий. Намайг Базар Суран гэдэг. Тийм би барилгын зэрэг мэргэжилтэй хүн. Үгүй нөө. Тэг 14 оноос хойш ном соёлын ажил хийгээд одоо ингээ 10 жил хийж байна. Тий. Тэгээд товчхондоо тийм аялал хийдэг, аялах дуртай, номон дуртай, кофен дуртай. Тий. Тэгээд яг хуу тэр өмнө ярьсан юм бид нар чих завгүй амьдраад байна. Стресс их байгаад байна. Тэгэхээр аялал, ном хоёр өөрөө нэг юм хүнд юм стрессээ тайлах хязгааргүй боломж өгдөг юм шиг байна. Өөрийгөө таних, нээх, мэдэх те. Тэгэл нөгөө хүн дуртай юм ихээр нэг юм ажралтай байдаг шүү дээ. Тэгэл хүн ер нь тэгэл бид нар чи ажралтай амьдрах гэж л нуруу дээр ирсэн гэж ойлгоод байдаг шүү дээ. Нэг хэсэг хүмүүс уран зохиолоос жоо хол хөндөрсөн байсан юм шиг санагдаад байдэ. Сүүлийн үед орчуулгын гэхээс илүү дотоодын уран зохиолоо нэлээд уншиж бас энэ чиглэлийн зохиолчид бас ном зохиолоо гаргах, дахин хэвлэх гэх тийм ээ энэ ажлууд бас нэлээд эрчимжсэн юм шиг санагддаг л да. Та яг өөрөө энэ салбарт дунд ажиллаж байгаа хүний хувьд хүнийг ямар ном уншихыг нь одоо бид нэр зааж чадахгүй шүү дээ. Тийм боломж байхгүй, тэг хэрэгч байхгүй. Ер нь хүн уншихгүй ч байсан юм байна шүү дээ. Уншихгүй хэрэг хүнд байгаа. Тэгэхээр хүн өөрийнхөө нөгөө таашааж байгаа төрлийг таашааж байгаа сэдвийг таашааж байгаа номыг л уншиж магадгүй нөгөө өөртөө нийжлэхэн нэг юм түүх байдаг ч юм уу. Тэгээ өөрт нь юм сэтгэл догтлоосон түүх байдаг ч юм уу. Тэрийг л харж хүн нөгөө ном уншдаг баг. Зүгээр манай хэвлэлийн газрын зорилго өөрөө уран зохиолын номыг л одоо уран зохиолын болон хүүхдийн номыг хүүхдийн уран зохиолын номыг л одоо хүмүүс төрийж одоо
зорилгоо болгодог. Асуултанд хариулж чадсан юм. Аха. Энэ аянгат цагийн тууж гэдэг тийм ээ. Энийг бол одоо сүүлээд хүмүүс маш их худалдаа авч байна. Өөрөө чинь постыг харсан л та халуунсан биш те. Арай дэмдээ гэж те. Тий. Хүмүүс тэгэхээр яг энэ дээр бол нэлээх худалдаа авалт цайтай байна. Маш их сонирхож байна. Дотоодын уран зохиолоо дэмжиж байна. За зохиолчийн хувьд бол бас нэлээдгүй баярлсан тийм ээ. Тэгээ энэ талаар хуваалцаач. Тий. Дэлхийн мэдээд байдаг. Чинагийн галсан гэдэг одоо юм их мөхнийг гайхалтай хүн тийм ээ. Тий одоо ноён гарч байна. Тухайн хүн. Тэгээд дэлхийн мэдээд байдаг. Герман хэлээр тий 41 ном гэж сэвжээ хэвлэлчлээ. Дахиад дараагийн дөрвөн бэлэн байна гэж саяшаад уулзахад ярьж байна тий. Тэгэхээр бид нар энэ хажуудаа байгаа энэ эрхэм хүмүүсээ мэдэхгүй байгаад байна. Тэ нэгт хоёрт мэдэхгүй байгаа улмаас тэр хүмүүс маань бас ингээд ер нь намайг хүмүүс монголчууд маань уншихгүй байгаа юм байна гэдэг ч юм уу бас бодож байгаа шүү дээ. Тэгэхээр зүгээр манай хэвлэлийн газрын зорилго нь энэ хажуудаа байгаа эрхэм хүмүүсээ үндэсний уран зохиолоо бид нар яг хин одоо ярьдаг шүү дээ. National identity гэж одоо өвөр төрх юм да тийм. Бид нар яг юугаараа энэ олон улс үндэстнээс ялгаатай бид нарыг одоо яг ямар учраас Монгол гэж нэрлэдэг байгаа. Гэдгээл бид нар одоо энэ уран зохиолоосоо хош төнхөж өөрийгөө өнгөрснөө магадгүй ирээдүйгээд эндээс олж болно шүү дээ. Нэг алдартай үг байдаг юм билээ. Чеховын 30 ботоор Орос орныг дахиад босгож болно гэдэг. Тэгээ нэг болсондоо тэр уран зохиолын тэр Чехов гэдэг одоо алдартай тэр зохиолчин бичсэн 30 ботод Орос одоо орны тухай тэр Орос хүний уйлдаг, инээдэг, ганцаарддаг тэр бүх харан шингийн тухай, тэр амьдралын тухай, соёлынхын тухай тэр 30 ботоор дамжуулж олж авч болно гэж байна шүү дээ. Тэгэхээр ч одоо гайхалтай хэрэг үстэй тийм. Тэгэхээр энтэй адилхан бид нар чанагийн галсан уураа ярьдаг. Би өөрийгөө тухайлчдаг. Тий. Өөрийгөө л илчилчдэг. Тэгээд энэ өөрөө одоо Европ хүмүүст сонирн байгаа. Яагаад тэгэхээр өөр учраас. Тэгээ галсангаа аянгат цагийн туулчин тухай та ярьлаа. Харин тэг хүмүүс сүүлийн 7 хоног их сайн уншиж байна. Одоо номын дэлгүүрийн шилдэг борлуулалтын номын одоо 9 жагссан байна. Тэгэхээр надад ч ихсэн урам энэ чинь хүүе энэ тий болох юм байна штэ гэдэг урам. Нөгөө талдаа ахад ингээд уулгасан ах ямар их баярлж байна. Нэрээ юу гэдэг ингээд тоолон цаграад байгаа байхгүй. Тэг ингээд тэр бүр ингээд тэр хүн итгэхгүй шүү дээ. Ингээд энэ нэр юм уу гэдэг байна. Гэтэл дэлхийн мэдээд байдаг Европчууд одоо 40 хэдэн номын зарим нэг ном нь 20 хэлээр гарцсан. 100 сая уншигдсан гэдэг. Бид нар Монгол төрөөсний гарын 5 уран ном байна. Маш зөвхөн. Тэг яруу наргийн ном байна, өгүүлбэрийн ном байна. Уншигчдын боловсралтай холбоотой байна уу? Маркетингтэй холбоотой байна уу? Юутай холбоотой ах шүү? Би ингээ хавар гаргасан юм манайх эрхийн аваад ахаас ингээд улбаашрын эрхийн аваа гаргаж байгаа манай хэвлэлийн газар. Бид нэр ингээд энэ сайн бүтээлийг хүргэх хэрэгтэй юм билээ. Яагаад сайн гэдэг тухай нь ярих хэрэгтэй юм билээ. Яг юу нь сайн? Энэ яг яагаад бид нар энийг одоо унших хэрэгтэй юм гэдэг ч юм уу тий. Тэгээд нэг юм сүүлийн 7 хоног л би энэ номыг танилцуулж штэ. Ахчаа очиж уулзаал. Тэгээ ахтаа уулзсан бичлэгээний хүмүүс үргээл дундаас нэг ишлэл оруулаад тий. Тэгээд хүмүүсийн тэмдэглэлийг оруулаад тэгээд уншсан хүн бүхэнд ер нь хөвчлөө байсан. Ялангуяа эмэгтэй хүмүүс бүр ялангуяа одоо нөгөө эмэгтэй одоо хүмүүс ялангуяа нөгөө ааваа ахаа боддог юм уу. Тэгээ нэг дүү маань гэжсэн яг аав ах хоёр маань харагдаад ирсэн гэж. Энийг уншсан бүх хүнд би насын минь аваараа, сэтгэлийн минь аваараа, буянгийн минь аваараа, жаргалын минь аваараа, зовлонгийн минь харин битгий аваараа л гэж хүсэн ёрой дөө. Номын баяраар бас хүмүүс их авах тийм ээ. Номын жорыг бол хүмүүс бол маш сайн мэдж байгаа байхаа тийм ээ. Ингээд
цувралаараа гардаг. Номын жорыг та ингэж яг хийх болсон бас шалтгаан мэдээж ном уран зохиолтой дуртайтай холбоотой гэхдээ яг ингэж нэрлээд гарах болсон бас юу н цаад шалтгаан. Тэгээ анхны одоо бас тэр юу болоо тий сэтэл. Нэг юм хоёр сэтэл байсан. Нэг нь найзуудтайгаа ингээ уулзаад ярихаар бүгдээрээ нахмад хүмүүсээс ер нь үгийн сонсоод яадаг юм бэ. Бид нэр тэ жоохон өнгөрснөөсөө жоохон ингээд аавч үлдэх юм аа. Жоохон гээгээд яваад байгаа юм биш үү. Хитрхи ингээд хол яваад байгаа юм биш үү гэдээ ярихаар тэр мундаг аврах хүмүүс чи яалаа гэж бид нэрийг тоодг ингээд. Тэр дээр байгаа хүмүүс. Тэгээд ах нартайгаа очиод одоо бадарч гоотай ч юм уу цаадлах гоотай очиад ярихаар одоогийн залуучууд үг авахаа байцсан гэдэг. Одоогийн залуучууд одоо үг хэлээ тоохоо байцсан гэдэг чинь. Тэгэхээр аян хоёр нэг юм ангал байгаа юм байна. Нэг юм гүүр тавих хэрэгтэй юм байна. Холболт хийх хэрэгтэй юм байна. Холбох хэрэгтэй юм байна. Нэг хоёрт Финландын Монголд ширтэмтэн Амил гэж хүн нэг үг гэдэг юм л л дээ. Монголд нэг настай хүн нас барж байгаа нэг номын сан устж байгаатай адилхан гэж. Тэгэхээр их том номын сан, том соёл, өв тэр хүнтэйгээ цуг явж байгаа тухай тэр монгол жирдэмтэй хэлсэн байна шүү дээ. Тэгэхээр энэ бол айхтар үг санагдаад байгаа. Тэгээд энэ үгийг одоо ханаас чинь болоод уншсан. Тэгээд ийм одоо хоёр талын яриа гэдэг. Тэгээд за ер нь нэг юм уулзалт хийгээд үзье гээд. Уулзалт хийгээд үзье гээд. Тэгээд юу ямар нэр өгөх вэ гэж нэрэж болоогүй. Одоогүй тэгээд 14 оны 5 сарын 7-ны өдөр би тэр үед нөгөө бук кафе гэж санаачлаа. Ном уншуулдаг кафе нээх гээл ингээд явжсэн чинь нэг нөхөр би ингээ кофе шоптоо жижиг номын тавир ижлээ. Тэгээд та нар ингээд энд уншсан нэг ном авчирч хийгээд уншаагүй ном аваад яваарай гэхгүй юу. Тэгээд энэ ямар сони ингээд харсан чинь яг хайгэр манай хажууд би сапора тэр үед байсан. Тэгээд орсон чинь ган явах ингээд залуу байсан байхгүй. Тэгэж найстайгаа анх танилцаад би саналаа ийм уулзалт хиймээр байгаа ингээд саналаа хэлээл. Тэгэл битээр шууд 4 хоногийн дараа 5 сарын 11-нд нь шууд Панцгийн Бадарчхайгаа уриал номын жор гэж уулзалтаа шууд нэрлээл. Тэр гурвалжин хоёрын тэр хоёр гэдэг нэг барилгын материалын дэлгүүр байдаг шүү дээ. Тэрний 3 давхрын нэг юм болно байдаг. Кофе шоп хүн бараг тэрийг одоо тохиолдол олно гэж юусаа байхгүй зорж л очино. Тий. Ялцчгүй номон дуртай хүмүүс очсон. Тий. Тэгээд яг хоо манай жахаа ярьдгийн одоо Жакс бол ингээд мэдээж маш сайн явж байгаа. Жакс кафе, кофе гэдэг ингээд байна. Тэр үед бол өдрийн 3500 төгрөгийн орлого ордог байсан. Тэгээд жавха баристахаас асууна. Өнөөдөр хэн кофе авсан бэхээр гардах авсан гэдэг. Манай нэз тий. Тэгэл болчтой. Тэгэхээр тийм одоо байсан ч гэсэн энэ уулзалтыг найз маань дэмжиж хийсээр л байсан битээр. Хийсээр байсан. Одоо мэдээж уулзалт хийхээр хүмүүс ихээр хүмүүс мэддэг болно. Тэнд битээр номын жорын ерөн бүх уулзалтаа хийсэн. Одоо Монголын одоо утга зохиолын одоо оргил гэж ярьдаг бол одоо сөмбөр оргилууд тэнд бүгд хийсэн. Тэ Бат хоёргаагаас эхлээл Баастгай, тэ Цоодлогай, Сүнжавгай, Бадарчгай, Дулмаагай гэдэг одоо Доржин Гармаагай, Булгарын Нямаагай гэдэг одоо тэгэл одоо бүгд тэнд очисон. Тэр уулзалтаас үүдээ тэгээд хийгээд ихсэн хэрэгцээ байгааг нь хараад тэгээ хооронд нь уулзсан чинь Баастгай гэж байгаа байхгүй. Үгүй энэ хүүхдүүд чи яасан хөрх юм бэ гэж. Ийм байсан юм биш. Өө ямар гоё юм бэ та нар чи ном уншдаг байсан юм уу? Авчирсан бүх номыг хутлаад авчиж ирсэн хүмүүс чинь тийм. Ямар гоё юм бэ? 90-30 минут сууж байгаа. За би одоо явлаа гэсэн чинь. Үгүй та байж л та бид нэр ингээ ном аавна гэл. Тэгэл 5 цаг суучих. Тий. Тэр 95 настай. Тэр ухаад 95 настай байсан мастах тий. Тэгэд ингээд ирэхээрээ аль аль тал нь буруу одоо ойлгож ирсэн юм байна. Энэ хүмүүс чинь одоо манай найз гэж чинь ямар гоё ингийн юм бэ? Баларчгаа тэгж байгаа байхгүй. За миний хөхтөд одоо бүгдээрээ ингээ худлаа ярихгүй. Би нэг ардаа уран зохиолч энэ төр гэж одоо сэтэр зүгээл ингэж нэг юм дээрээс нэг юм яриад. Тэ? Та нар намайг одоо ардын зохиолч гэж хөөргөөл. Ингэж авахгүй хөхтөдэй гэж байгаа. Тэ? Бүгдээрээ гоё. Тэ худлаа ярихгүй тий. Өгнөн бай. Тэгээд бүр яг ингээд яаж их сэтгэл зөвлөгөө бичсэн, тэнд уйлаа, шүлгээ уншаад, ирсэн хүмүүс дуулж өгөөл тий. Маш их халуун дуулаагаар мэсэлтэй бол тэ. Тэгээд тэр уулзалт болж явах явцад гадаад байгаа хүмүүс энэ гоё юмас бид нар хоцроод байна шүү дээ. Энийг ингээ хүмүүст хүргээч. Та нар хуваач гэдэг байгаа юм биш үү гэдэг ингээ. Хүмүүсийн санаал сэтгэгдэл зарим ерөнхийдөө зүгээр тушааж байгаа манай найзууд наа чи бол ингээ олон хүн өрхстэй. Наатаа
ямар нэгэн арга алга хүнд хүрэх гээд. Тэгэхээр ном байж болно шүү дээ гэл. Уншиж бас болно шүү дээ. Тий, ном болох чигээл тэгээд ярилцлах юм. Тэгэл нөгөө талынх нь номын жор гэдэг нь тэр одоо хүмүүс чинь бүгдээрээ л ямар нэгэн одоо нууц аргаар өөрийнхөө ийм олж авсан одоо жороор л тэр номыг бичиж байгаа шүү дээ. Тэгээ тэрийг одоо тэр бичээд байгаа арга нь даалт байгаа. Хэдэн цагт бичдэг, хэдэн цагаар сууж бичдэг, юу наас сэтэл авсан, яаж онгодно, яаж орж ирсэн, тий? Жишээ моторгоон дээр цахилж явааг өрөөс шалдартаа зохиол гашууны эдэн тагтаа гэдэг өгүүлэг байж байгаа. Өгүүлгийн сумжирсаар байгаа л түүж болоод нөгөө туужийнх нь нэр нь гашууны эдэн тагтаа биш цахилж явааг өрөөс болж байна. 1000 хүнтэй өдөрлөг хийнэ гэлтэй арай тий. 700 гаруй хүнтэй өдөрлөг хийж үзчихлээ. Mag номоор жанснаар угаа дангадын галсан гоо. Зашин багш гурыг өрөөд. Сонирхол юм бил 16 онд 700 хүн ном арих гад нэг өдөр цугалдаг юм бил. Их гоё л үт юм бил. Тэгэл урам зориг аваад ингээ хийгээл. Тэгэл 3 дахь суурал нь болохоор тэр Ломбрын Нима гэж хүн одоо бидний сайн мэдэх галсан сүх ахын одоо багш нь шүү дээ. Энэ хүн над чиг залуу байхдаа нөгөө алдар тэрэнчингаа дамжин сөрөнгөө тий ням сөрөнгөө чанамгаа гэдэг алдартнуудтай хийсэн ярьслага байгаа байхгүй. Машины твшин дээр гэрийнх нь гадаа 100 татчих байхдаа найран дээр наад маар энэ тэнд ингээл одоо хийсэн ярьслахаа бичээд аваад үлдээдэж машин нарийн байгаа. Тэгэл тэрийгэ амьд одтой хөрсөн Алтан хором гэж ном гаргасан. 2006 онд гарсан аюур заанах өмнө үеийг бичсэн. Маш цөөн хуваар хийсэн хүмүүс ерөөсөө хүрээгүй. Энийг ахаа ийм нэрээр шинжилээд ингээ үргэлж ах оо ямар гоё юм гэл ингээд бүр ингээ эрхийн өгч авч шишээд. Тэгээ 4 дахь сурал нь болохоор за Монгол одоо уран бүтээлчтэй ингээ гоё гаргачлаа. Одоо дэлхийн одоо энэ сонгодгууд яаж бүтээгээд байгаа Маркс жишээ нь яаж бичдэг байсан, Борхес яаж бичдэг байсан, Хемингуэй яаж бичдэг байсан, Ан Ахматова Цевета яаж бичдэг байсан гэдэг энэ нууцыг энэ далд байгаа юмыг нь сонгож Монголд орчуулж гаргая гэдэг саналыг би орчуулагч ташиг оюун чимээг ихч тавиад тэгээд 4 дахь суралт жишээ гарч байгаа юм байна. Тэгэд ингээл одоо баяжаал цаашаага одоо хинтээ нийлж яаж гарах юм мэдэхгүй байна. Одоо ингээл нэг юм эхэлчихээр өөрөө ингээ гоё өнгөржээл яваад идэх юм байна л тийм. Номын баяр бас ингээ болж байна. Ерөнхийдөө уран зохиол дуртай, номын дуртай хүмүүсийн хамгийн их одоо зоржчтой хүсэн хүлээдэг тийм ээ. Ийм баяр. Яг номын баяраар та бүх яаж ажилтдаг вэ тийм ээ? Бидэд жаахан өөр баяа гэж ер нь жаахан хичээдэг. Тийм. Талбай дээр хөвтцэн. Ингээд байж. Харин тэгээ одоо тэр ярьж болох ч юм уу гүү ч юм мэдгүй мангасын ам өдөрстэйг нэрлэлцээ. Тий одоо юу гэдгийг хүмүүс мэдээж номын баяр болж байгаа гоё баярлж байна. Улс даяараа л 3 өдөр намаар юмсгалж байна. Гоё. Гэхдээ ингээд хүмүүс ирээд ном худалдаж авахаас гадна гоё юм нөгөө зохиолчтойгоо зураг авахулдаг, гар үсгэх номыг авдаг. Энд дэр нэмхэн бид нэр ингээд одоо манай мөнгөн гэдэг найз одоо байна тий. Жишээ нь санхүүгийн гоё зөвлөгөө өгдөг. Ном авсан одоо хүмүүс тий. Номоо авлаа, давхар ингээд санхүүгийн зөвлөгөө ингээд тэнд ингээд бид нэр ингээд яригч тавьдсан тий ингээд одоо өсгөгч тавьдсан тэнд ингээд яриад сууж байна. Манайж авах аяллахаа тухай сая бэрч яваад ирсэн тий. Би бас аялал номын тухай. Тэгээд манай нөгөө найзууд бүгдээрээ нэг юм бас нэг юм жишээ Мача гэл нөхрөө нэрснээ ингээд дуулж өгч мөгөөл тий. Кофега чанал уртын дочин наран дулан гэл одоо миний багш болох хүн маань тэр хүн одоо ирээл сайхан уртын дуу дуулахаар чи ингээл битүү ингээд тойрол. Энийг басндоо номын баярыг илүү аж гоё баяжуулах вэ? Энэ мэдээж гоё том баяр болж байна. Энэ дээр бид нар бас нэг гоё юм хүмүүст юм гоё мөгий л дээ тий. Тэгээ тэр нь ингээд дуугаар байж болох юм уу, яриагаар явж болох юм уу? Зөвөр байж байгаа нэг юм аяллаа маягийн одоо асраа хүртэл засаал тий нэг юм. Тэгснэ ном аавна гэхээр наатахаа чи өөр нь аваад хэрэггүй дээ гэдэг ч юм уу нэг юм тий хошин тий. Тэг ингээд нэг юм хүмүүст бас нэг өөр юм үгүй тийм гоё юм бас тэнд ирээд бас нэг дуу сонсоод бас нэг гоё тайвшраад яваасаа хэрэгтэй яриагаа сонсоод яваасаа л гэж үздэг. Таны одоо энэ юу гэм бизнес тийм ээ одоо хобби бизнес болсон байна. Тэгэхээр бизнес гэдэг бол заавал ашиг орлого олж иж л тийм ээ цаашаа амжилттай явах ийм одоо зүйл байгаа. Ерөнхийдөө таны хувьд ямар хөө одоо бизнесмен болж байгаа бол тийм ном одоо таны амьдралд хэр болоогүй шүү дээ. Мэдээж ашиг тусаа маш сайн өгч байгаа. Жишээ нь би номын жор 4 цувралынхаа орлогоор би 5 хүүхдийн төлбөрлөө сургадаг. Тийм тий. Хуваараа. Тэгээ хамгийн анхны охин маань
нэг номтой биш нэг ичидэ уутын өвлөө хүн болж явж байгаа толгойтой эцэст. Эмэтэг амьдардаг 2 охинд айлд орсон. Тэгээд гарахтаа 2 охиныг өөгөх одоо чихэн хүслээ шигнэрэ гэхээр нэг өвөө харахаар ямар ч хүн итгэл юм билээ л дээ. Өвгөө чихэн хэлээрээ гэхээр том охин гэж. Өвөө би их сургуультай сурмаар байна гэж. Тэгэхээр өвгт Монгол эдийн засгийн сургууль одоо сурах сурч чадахгүй төлбөр байхгүй. Гэтэл 750 оноо авсан хөлт байгаа. Тэр өдрөөс эхлээл 17 оны 12 сарын 21-ээс эхлээл би яг өдрийн аяг кофений мөнгө, өдрийн хоолны мөнгө л хадгалаад. Тэгээд Яман жор нэг манаас өвөр Монголд гарцсан байсан. Тэр гэрээнийхээ мөнгийг цааш хадгалаад. Тэгээд 8 сард тэр одоо 18 оныхоо 8 сард би хаалган тогшоо тэр охиныг хөтөлж аваачаа зургуулд нь оруулж ирсэн. 20 охин маань 2 жил онд сураад дараагийн 2 жил одоо Японд сураад төгсөөд одоо тэнд ажилд орсон байна тий. Тэгээд ийм сайхан үр дүн бол гарч байгаа. Ягаад тэгэхээр энэ гайхалтай хүмүүсийн одоо домог олсон энэ хүмүүсийн үзэл санаа үнэт зүйлийг дараагийн үед нь одоо өвлүүлж өгч ийна л гэдэг миний санаа. Одоо үүдээ энэгээр би нэг өөрт хэрэгтэй юм авч болох байсан л та. Гэхдээ үнцэнтэй юм юу бүтээж болохоо гэж л өөрөөсөө асууж байгаа. Хамгийн үнцэнтэй нь тэр санагдсан. Одоо ирээдүйд оруулж байгаа хөрөнгө оруулалт. Тэр охин одоо тэгэл дүүгээ ингээл аваа авч чинь гайхамшигтай зүйл байгаа хэ. Тэгэхээр хөрхөдөө одоо тэгээд бизнес болохгүй л байна чаас мэдгүй хийж болохын хичээж л байна. Машинда ингээл амьдарч ясгүй хүрт байлаа шүү дээ. Тэр ярих юм бол одоо тэгээд их сонин дээ. Тэр чинь хүнд ярихаар зүйл ерөөсөө биш аахгүй да. Ичмээр зүйл аахгүй. Миний хувьд харин эсрэгээрээ ярихаар зүйл юм шүү. Залуус яагаад гэвэл ямар нэгэн зүйл эхлүүлэх гэхээр нэг айгүй их мөнгөтэй байж байгаад ч юм уу хин нэгний хөрөнгө оруулалтаар ч юм уу ивэлэр ч юм уу нэг болчихно. Баг юм түлхэц хэрэгтэй л гэл ингээл хойшоо суугаад ч юм уу тийм ээ ерөөсөө ханцуу шавлж чадахгүй юм шиг санагдаад байдаг л да. Магадгүй яг одоо таны бодож байгаа шиг энэ ичмээр байгаа би чадахгүй дээ ч гэдэг юм уу. Тэгээд ингээд чадсан байгаа жишээ та учраас бас энийг ярьж өгөх хэрэгтэй болов уу гэж бодлоо тийм. Би яг хуу ер нь бол сайн сураарай. Тийм мэрэгчлээ эзэн болоо сайн сураарай. Мэрэгчлэрээ сайн ажиллаарай л гэж зөвлөн. Би бол одоо юу гэдгийг би бол ингээд чи бол чадан зүгсэл мөрөөдлийнхөө төлөө зүтээг би тэгшил чадахгүй уучлаарай. Энэ ингээд хэцүү байхгүй да. Хэцүү. Тэгээд ингээд энэ бол ингээд айгу тэний хүнээс гардаг зориг. Тэгээд азар одоо бурхан бас ингээд битгүү надад сайхан найз нөхдийг, сайхан аав ээжийг тийм өгсөв. Тэгэхээр би ч одоо яаж таам бол. Тэгээд юмар хараад уулж гадаг болчихсон. Аав ээж нь ялангуяа ээж нь айгүй их ааруулмаар бол явуулна тийм. Одоо тэгэл явгууч гарчаал тэгэл ээжээсээ ааваасаа тэгэл ингээл борцоо хүлээгээл арга хүлээгээл те жоох өгчээ тэгэл яг хуу ингээд ард нь гарцсан сайхан. Гэхдээ одоо бас л ингээл хичээжлээ. Энэ чинь ингээл өнөөдөр ингээл хүмүүс энэ номыг ингээд одоо олноор уншиж байгаа нь өнгөрсөн 10 жил хичээсний маань одоо шагнал гэж ойлгож байна шүү дээ. Хүн өөртөө л ер нь их төрөлттэй юм шиг байгаа. Энийг гаргаад тавьчвал зөвхөн буруу юу те. Ном болгоод ингээд боогод ингээд хүмүүст ингээд өгвөл энэ хүмүүст хэрэгтэй болов үгүй болов гэж өөрөөс их асуудаг. Тэгээ манай найз одоо жоох юм зэмэлдэг. Чи натгаа яагаад гарахгүй байгаа юм бэ те. Гаргаач ээ. Наа чи нэг хэрэг болох хүн хэрэг болно шүү дээ. Номтой холбоотойгоос гадна аялын тухай ерөөсөө ярихгүй өнгөрч болохгүй бах тийм ээ. Морин аялал гэж ингээл зохион байгуулдаг залуучууд бас идэвхтэй явж байгаа харагддаг. Ерөнхийдөө сүүлийн үед бас гадны жуулчдаас илүү дотныхоо одоо дотоод иргэд өөрсдөө эх орныхоо яг энэ үзэсгэлэнт байгальтай газрууд руу айгүй их аялдаг болчих. Яг ингээл зунаас эхлээл ингээл харагдчихээн л та. Яг энэ аялын талаар ярьж аялаад ирсэн хүн бол ерөнхийдөө өөртөө бүрэн танилцаад ирдэг гэл ингээл ярьдаг шүү дээ. Тий одоо хагаар нуурлан мөрөн аялал их хийлээ тий. Тэгээд өөр төрлийн аяллуудыг өдрийн бас одоо яг нэг талтаа нөгөө Монгол хүн шүү дээ бид нар. Өмнө ярьсан нөгөө юугаараа бид нар өөр юм бэ? Нэг юм нь одоо морь тийм сайхан морь унд сурах. Морь унахаар хүний бүх бие болчин ажилтдаг юм л. Тэгээд морин дээр хүн өөртөө маш их хэрдэг. Өөртөө маш их цаг гаргадаг. Тэгэл явж явах хугацаанд би чинь юм билээ. Би юу хийж байгаа билээ. Тэгэл тэнд очихороо тэг нэгт тийм хоёрт ингээ морин дээр өөртөө ингээ ярилцаад бодлоо чөлөөлөө. Тэр чинь өөрөөсөө хагийн арлуу явдаг зам чинь нэг л юм ганцхан зам байгаа. Зэрэгцэж явах ойлголт
Зарим газар байна уу гэхээс ихвчлэн ганцаараа нэг жимээр л явна. Морьтойгоо ярина. Морьтойгоо нэг болох тухай ярина тий. Морио мэдэрнэ. Тэгээд нэг талдаа айцсахгүй та чинь бүтэн 3 4 өдөр ингээ мориор тий намаг ус шалбааг бороо ус чийг даваагүйгээ тий хүн харагдахгүй том одоо торлогоор яваад орчин өндөр даваа давна тий мориос ундаг шавраа гарна тэр шавар дунд морьтойгоо унана тий яаж ихэр нөгөө өөрийнхөө айцыг давах бас нэг хэрэгцээ хүмүүс байгаа би чадах юм байна шүү дээ ер нь өөрийгөө давна ялж ийн л гэсэн тий одоо чинь хүмүүс эхний орой бид нар замдаа нэг хондог. Эхний орой яадаг гэхээр ярьж байгаа хэрэг. Би ийм хэцүү байсан бол би явахгүй байсан. Шантраад. Тэгээ ямар азар би ийм хэцүүг мэдэхгүй ингэ ирсэн. Гэхдээ би өөртөө ингэ буцах зам байхгүй шүү. Буцах байхгүй шүү дээ. Нэгэн тал тэр одоо хатаас гараад програм суугаад морд руугаа явсан л бол тэгэл тэр аялал эхэлж шүү дээ. Тэгээд 2 дахь орой, 3 дахь орой нь юу гэж ярьдаг гэхээр хамгийн сүүлээр 3 дахь орой ингээс тэгэх хаяуд гэхээр би өөрийгөө ийм дотоод хүчтэй, ийм төвчээртэй энийг хийнэ гэж өстө төсөөлж авах гэж байгаа. Өөртөө танилцдаг. Тий. Тэгэл өөрийгөө нөгөө нэг яг хүн өөрийгөө таньдгүй гэсэн. Тэг таних юм бол бараг тийг ирэх юм уу та тий. Тэгэхээр таны цаашдын зорилго одоо юу вэ? Мэдээж энэ номтойгоо холбоотой дахиад бас шинэ одоо зүйлүүд гарах байх тийм ээ. Юу төлөвлөж? Баярлалаа их гоё асуулт байна. Өмнө ярьсан Чанагийн галсангуайн одоо Монголд гараагүй номуудыг бид нар эрхэлж гарах зорилго тавьсан явж байна. Тий, олон ном байна. 20 илээр гарсан, дэлхийн 10 илээр гарсан олон ном байна. Тэр номуудыг монгол уншигчтай хүргэе. Тэгээ би сайндаач биш сая асар хитсэн юм баггүй юу? Яагаад тэгэхээр сая хагийн арнуур явхад нэг Франц залуу цог явсан. 20 гаруй насны. Тэгээ тэр залуу ингэж ирж байгаа. Танад Чанагийн галсан гэж зохиолч байдаг. Би тийм номууд уншсан. Та уншсан уу гинэ? Тушиг. Мэдхгүй хэлэхгүй. Зарим нь анх удаага сонсож байгаа. Нэрийг. Ичмэр үсттэй. Би ч одоо энэ хүний тэр хүн ч одоо намайг миний бор банд, миний бор хүү гэж дууддаг хүн те. Гэтэл би ямар их хол яваацарсан юм байгаа арч харж байгаа. Би ямар тэг хол байгаа юм бэ те. Хойно оцорсон юм байг харж байгаа. Тэг бид нар ийм тэр хүнээс тийм хол байна шүү дээ. Хасан байгаас. Өөртөөсөө тийм хол байна шүү дээ. Тэгэхээр тийм одоо нүүрээ улаалахгүй тулд энэ гараагүй номуудын гаргая. Өмнө бас гарсан дахиж хөвлөгдөөгүй номуудыг эрхэлж гаргая. Ер нь Чанагийн галсан нэртэй юм цоврал манахаас ер нь шилжил дараа гарах баха. Тэгээд тийм ч гэсэн магадгүй бас хүлээж байгаа хаа тийм. Нэг том ажил нь одоо энэ байна. Тэгээд мэдээж номын жир цувралаа одоо өргөжлүүлж хийн. За тэгээд одоо аяллаа тухайд гэвэл эрх жилээс одоо Солонгосоос хүмүүс ирэх төлөвтэй байна. Хүмүүстэй ингээ холбогдтойгоо байна. Одоо Монгол хүмүүстэй морь унаас сургах энэ тэр даант аялгаас гадна олон улсын одоо манай Хеско гэдэг найз байдаг. Зураач Австралид юм хан дээр том зураг зурдаг. Тийм тэр найз маань Австралиас хүмүүс авчирыг гэж юм тийм. Тэгээд Японоос манай найз хүн авчирыг гэж юм. Солонгосоос хүмүүс ирээ гэж юм. Америкаас ирээ гэж юм. Өр монголчуудаа бас авчирыг гэдэг байгаа. Өр монголчуудаа нэг гоё наадам үзэлмөрөө ирэх жилийн наадмыг тэд чинь ингээл тэгэл хараад ингээл морь давхиж орж байгааг хараад болчихдог хүмүүс шүү дээ. Өрөвдмөр шүү дээ. Тэр хүмүүс чинь монгол бичгээ соёлоо авч явах гэж ямар их хичээж мэрэж юм те. Тэгэхээр энэ өр монголчуудаа сайхан авчирмаар байна. Олон улсын аяллыг нэлээд жоохон төлөвлөгөө хий та гэсэн бодол байна. За. Тэр бидний урилгыг хүлээж аваад тийм ээ цаг завсаа хуваалцаад бас өөрийнхөө хийж байгаа ажил, хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа хуваалцсан, ярилцсан, нээлттэй ярилцсан танд баярлалаа. Таны болон танаа нөхдийн ажилд, амьдралд, аялалд нь амжилт хүсье. Баярлалаа. Танд их баярлалаа. Их гоё. Тэг биш одоо ягаад ч үйл чинь баахан. Төлөөлөө. Тэг урилга санал тавьсан баярлалаа. Тэгээ манай уралданд бас ингээд зорж ирсэн баярлалаа. Зураглаач хоёр залууд бас их баярлалаа тий. Тэг энэ чинь бас их том ажил шүү дээ. Дандаа ард нь байж байгаа хүмүүс. Тэг та хоёртаас их баярлалаа. За баярлалаа.